Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар эхлүүлсэн үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох төмөр зам барих ажил дуусах шатанд оржээ. Тодорхойлбол өмнө говь Дорногов аймгийн нутагт барьж буй 5-700 баян чиглэлийн 416 км төмөр замын дээд доод бүтцийн ажил бүрэн дуусаж, дэд бүтцэд холбох шилэн кабель тавих зэрэг ажил үлдсэн байна. Тус төмөр зам ашиглалтанд орсноор 5-7 нүүрсний уурхаан коксчих нүүрсийг Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улс руу галт тэргээр тээвэрлэж Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэх юм а. За Монгол улсын ерөнхийлөгч говийн бүсдэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцж байна. 2019 оны 5 дугаар сард эхлүүлсэн ажлын гүйцэтгэлийн явц 95.5% буюу үндсэндээ дуусах шатанд орсон гэдгийг бол албаныхан мэдээлж байгаа юм. За зүүн баян 5-7 чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлүүд оролцсон гэдгээр илүү онцлогтой байгаа юм. За тодруулах юм бол зэвсэгт хүчний жанжин штабын 10 гаруй мянган хугацаа толон гэрээ цэргийн албан хаагчид тус замын доод гүйцэтгэлийн ажил буюу газар шуурны ажил, далан барих зэрэг ажлыг гүйцэтгсэн байна. Өнөөдөр бид энэ 414 км-ийн их ажлуудаа дуусгачаад энэ 0 цагаас эхэлж байгаа өртөөнийхөө 120 айлын орон сууцны нээлтэнд оролцож байгаадаа миний бие баяртай байна. Энэ төмөр зам ашиглалтанд орсноор цаашаага бид нар Сүхбаатар аймаг Дорнод бичигтийн бомб руу энэ төсөл үргэлжлэх юм бол Монголын эдийн засагт энэ эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж энэ баялагийг ашиглах дэд үтцэн мөн бий болж байгаа маа. Ингэснээр Монголын эдийн засаг 3-аас 5 дахин өсөх ийм эдийн засгийн тооцоогоос гарсан байгаа. Энэ түүхэн ажлыг одоо хард гарсан та бүхэндээ бас дахин баяр хүргье. 5-7 зүүн барин чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам хувь нээлүүлсэн нэгэмлэг ажилласан юм. За ерөнхий төмөр замын бүтээн байгуулалтын ажилд маань болохоор 596 ширхэг өрөөс өнгөрүүлэх хоолой барилгын ажил явагдсан байгаа. Энэхүү ажил маань өнөөдрийн хувьд бол 100% гүйцэтгээд дууссан. За зэвсэгт хүчний 9 анги оролцсон. Аж ахуйн нэгжүүд 38 аж ахуйн нэгжтэй нийтний бие бүрэлдэхүүн оролцоод өрөөс өнгөрүүлэх хоолой барилга өсөлттэй ажлыг хийж гүйцэтгээд дуусгаад байж байна. Энэ төсөл маань ерөөдөө говийн нөхцөлд материалын олдсон эрэлт маш бага байсан. Бид нар энийг инженерийн одоо захиалагчийн хяналт тэрнтэй багаар хамтарч энэ материалыг бол маш шуурхай шинжилж тусгай лабораторийн хөндлөнгийн лаборатори ажлуудыг шинжилж чанартай материалыг сонгож чанарыг бол нэг тавьсан байгаа. 5-7 зүүн барин чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэхэд газар шорооны ажил их байсан гэдгийг албаныхан онцлоо. Тухайлбал төмөр замын трансын дагуу 3.8 км-ийн урттай 1 сая 200 мянган метр куб бүхий ухамлын ажил хийсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабын 4 анги нэгтгэлийн хугацаат болон гэрээ цэргийн албан хаагчид 2020 оны 12 дугаар сараас 1-р сарын дунд үе хүртэл буюу үндсэндээ 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. За энэ төмөр замын бүтээн байгуулалт маань хамгийн өндөр далан маань 15 м өндөр далантай, ойролцоогоор 1 км үргэлжлэх өндөр далан байгаа. Ухамлын хувьд бол 3 км 200 м ухмал, сая гаруй метр куб газар ухамлын ажил хийгцээ. Энийг зэвсэгт хүчний 4 анги 2019 оны 12 сард эхлээд 2020 оны 2 сард хийж гүйцэтгэж дуусаа. Санхүүжилтийн асуудал дээр бол 80-аас дээш хувийн санхүүжилтийг бүх аж ахуйн нэгжүүдэд олгогдсон явж байгаа. Тэгээ хүндрэлтэй асуудлууд юу байсан? Бас давуу нөгөө нэг хугацаа, түргэн хугацаанд амжуулсан ололтууд байж болно шүү, тэ. Тэгээ санхүүжилтгээ бүгдийг нэрч. За энэ төсөл маань 2019 онд эхлээд энэ 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замыг холбох ажилд зэвсэгтний жанжин штаб оролцоод ерөнхий гүйцэтгэгчээр оролцсон байгаа. Тэгээд энэ дээр бид бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас нь хяналт тавьж туслан шалгах ажлыг бас давхар хийж явсан байгаа. Тэгээд бид бүхэн энэ ажлыг хийгээд 2 жил шахуу хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ер нь бол хүндрэлтэй зүйлүүд гэх юм бол мэдээж байгалийн давагдчихгүй хүчин зүйлүүд байсан. Маш их хэмжээний шорон шуургатай үзэг тохирчин хязгаарлагдмал болж салхины урд ихэнхдээ хаврын улиралд 17 м/с-ээс дээш хурдтай ийм хүндгцүү үед байсан. Мөн дээрээс нь өнгөрсөн 100 бороо хур ихтэй байсан үерийн асуудал маш их орж аж ахуй нэгж болон энэ зэвсэгтчний ангиудын ажил хийж байгаа байрлалуудад хүндрэл бас учруулж байсан. Мөн дээрээс нь бид бүхэн цаг хугацаа давчин байсан учраас хоногийн 24 цагаар
аж ахуй нэгжүүлэн зэвсэг төчний ангиудаа бас зохион байгуулалтанд оруулж дэмжиж тусалж ажилласан. 5 зүүн баян чиглэлийн төмөр зам нь нэг өртөө 6 зөвлөгтэй. Тэгвэл тус төмөр замыг эх 6 дугаар сард улсын комиссод хүлээлгэж өгөхөөр төлөвлөд байна.